танилцуулна штэ. Сайн байцгаана уу? Намайг Хандаа гэдэг. Тэгээ Солонгос улсад сурж ажиллаж амьдардаг ийм хүн байна. За тэгээ одоо ер нь бол 12 болох гэж байгаа. Би ажилдаа явах гэж байна. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээ Солонгос улсад ер нь хүмүүс нөгөө хэрхэн ирэх вэ, яах вэ, ийх вэ гэж асуувал байдаг. Би тэр талаар жоохон ярьдим үү гэж бодсон байхгүй юу? Солонгос улсад ан гол мэдээж нөгөө нэг хүмүүс тодорхой хэмжээний за сургалтаар ирж байгаа бол хэлний бэлтгэл эсвэл нөгөө нэг яг үндсэн мэргэжлээрээ орж ирдэг штэ. Гэхдээ одоо зарим газар нь ингээд зуучлалтай, зарим газар нь хуваараа ирдэг. Тэгэл мэдээж Солонгос улсаж таньж мэддэг хүнтэй байх юм бол одоо юу яадаг илүү амар буюу нөгөө нэг хуваараа мэдүүлээд илүү мөнгө хэмнээд ирэх боломжтой. Эсвэл зуучлалаар ирэх бол зүгээр. Тэгээд сүүлийн үед айгүй их ингээд зуучилдаг газрууд ийм нөгөө нэг одоо юу гэдүүлээ байрын барьцаалдагч гэдэг юм уу те нэг жоох юм барьцаалсан юу харж яад юм бэлээ. Одоо нөгөө Солонгос улсад зарим хүмүүс нь ирээд ингээд сурч чадахгүй байх юм бол эндээ бас үлдчихдэг нэг тиймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. Нэг тэгэхээр тиймэрхүү зуучлал ирдэг юм шиг үлээ. Би болох юм бол өөрөө хайж хагаад одоо яг байдаг уу мэдэхгүй нэг жижигхэн юм зуучлалын газраар дамжуулаад ирсэн бохгүй. Тэгээ тэр газар маань болонгууд ямар нэгэн байдлаар ийм одоо байрыг чинь барьцаалнаа эсвэл газрыг чинь барьцаалнаа ч юм уу тийм юм байгаагүй. Тэгээд тиймэрхүү юм байхгүй болохоор айгүй сэтгэл амар юм блэ. Тэгээ заавалч хөө нэг гэрийнхаа нэг юм барьцаалаад эсвэл машин ч юм уу те байр ч юм уу туслан ч юм уу нэг тиймэрхүү газар барьцаална гэдэг бол тийм газаргүй хүмүүс бол хэцүү шттэ. Тэгээд жижигхэн газар энэ төр хайх юм бол ер нь жижигхэн газрууд том газруудаасаа илүү нөгөө байр барьцаалахгүйгээр бас илүү үнэн нь илүү хямдхан байдаг юм шиг надад санагдсан. Жижиг газар ч бай том газар ч хоёулаа л адилхан нөгөө нөхөн Солонгос руу явуулаад одоо үдцсэн туршлагатай учраас та ер нь өөрийнхөө санхүүгийн нөхцөлд яагаад тааруулаад ирэх боломжтой санагдсан. Тэгээд Солонгост хэлний бэлтгэлээр ч бай ер нь зүгээр сурах гад үндсэн мэргэжлээр сурах гад ирсэн ч бай ер нь юу байдаг. Эхний 6 сарын юм ерөнхий одоо сар болгон энд ирэх хэмжээний ингээд бид нар ингээд Солонгос улсад татвар гэх юм уу те тиймэрхүү юмнууд төлдөг штэ. Одоо амьдарж байгаа байрандаа ихвчлэн одоо юутэйгаа сургалтын төлбөртөө мөнгө өгнө. За тэгээд одоо юу гэдэг одоо эрүүл мэндийн даатгалдаа мөнгө төлнө. Тэгээ энэ бүх зүйлийг бид нэр анх ирээд за багада 6 сараар ихтэй нэг жилээр ингээд бүгдийг шийдээд ирсэн байдаг шүү дээ. Оюутны байранд амьдрах ч юм уу. За одоо эрүүл мэндийн даатгал ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол ихний ирээд нэг хэдэн мянган вон 20 хэдэн мянга ч үлээ 30 хэдэн мянган 60 ч үлээ. За ямар ч нэг мөнгө өгөөтэй зөвхөн 6 сартаа бол ингээд өнгөө одоо ихний 6 сартаа ингээд конкон төлөхгүй эрүүл мэндийн даатгал төлөхгүй ингээд амьдрдаг штэ. Яг тийм үедээ яг хэлний бэлтгэлээр ялангуяа ярих юм бол яг ингээд хичээлээ хийвэл айгүй зүгээр санагдсан. Одоо нөгөө дийлэнх оюутнууд бол мэдээж хэрвээ энд хэлээ үнэхээр сайн сурчих юм бол та хэлээрээ амар тийм өөртөө одоо тэг хүнд мэдрэгдэхгүй айгүй хөөрхөн боломжтой ажлууд хийгээд явах боломжтой байхгүй юу. Тэгээд тэрийгээ бид нар бас нөгөө нэг тодорхой хэмжээний бодохгүйгээр ирээл шууд ажил хийх ёстой гэдэг юмар шууд ирээл ажил хийгээл ингэ явчих юм бол одоо нөгөө тухайн ажлын цалин өндөр ч юм уу тийм байхад ажлынхаа тэр нөгөө мөнгөний олж байгаа цалингийнхаа амтанд ороод хичээл номын тэр орхитуулах тал ерөнхий байх гэдэг. Тэгэхээр тэрийгээ ерөн жоохон бодолдож үзээ заяа. Дараад нь би ингээд хэлээ үнэхээр сайн сурчих юм бол одоогоор хэлэндээ анхаарыг эхний 6 сартаа ч юм уу те хэлэндээ анхаарыг за эхний 6 сартаа ирээд нэг топ өгөөж үзье ч юм уу те ингээд нэг жоохон өөртөө хэлэндээ цаг зарцуулсны ардаас одоо юу гэдэг яг тэр үед бол нэг хагасаа бүтээсэнтэй ч юм уу хөөрхөн ажил хийгээд явчвал одоо хэл сурахтаа илүү анхаарал хандуулах юм бол одоо алстаа танд амар хэрэгтэй. Одоо ингээл ямар нэгэн байдлаар биеийн хүчний ажил хийхгүй те хэлээ үнэхээр ингээд тодорхой хэмжээний яриа те хэлтэй болоод ирсэн учраас одоо ингээд хүн амьтанд ойлголцоход өөр хөнгөн ажилд ороход магадгүй өөрийнхөө дуртай сонирхож байгаа ажилд ороход энэ төр магадгүй танд хэрэг болно. Тэгэхээр миний хувьд бол яг эхний яг нөгөө нэг хүмүүс ирж байхад эхлээл ерөөсөө ажил хийхгүй болохгүй нэ тэрэ гэж бодож ирсэн үндсэн дээрээс ер нь ирээд бас нэг 2 сарын дараа шууд ажилд орцсон ажил хийгээл явцсан байхгүй юу. Тэгээ тийм учраас яг одоо ингээд бодонгууд хэрэггүй байдтэй эхний 6 сар бол хэлээ гоё бүр илүү хичээнгүүлэн хийх ёстой байдтэй гэж боддог. Тэгэх юм бол өнөөдөр магадгүй миний ирээдүйд байсан байж магадгүй гэсэн юм нэг алдагдсан боломжийн өртөг гэд нэг юм эдийн засгийн одоо ерөнхий суурь хичээлд ордог штэ. Яг нэг тиймэрхүү байдал ер нь одоо надад ингээд бодогддог байхгүй юу. Гэтэ одоо ч гэсэндээ ер нь дайжгүй л байгаа л да. Гэтэ илүү бас дээр байх байсан болов уу гэж бас ер нь жоо алдагдсан боломжийн өртөг харах гад
байдаг. Тэгээд одоо би ирээд энд 3 жил болж байгаа байхгүй юу. Тэгээд Солонгос хүн амьтанд танихгүйгээр ирэх юм бол ер нь жоохон хэцүү нөгөө өөрөө ажилд орох хэрхэн эхлэхээ мэдэхгүй байдаг талтай юм билэ. Тэгээд миний хувьд болонгууд их сургуулаа төгсөөд бас жоохон ажиллаж үзээд ирсэн. Тэгээд тэгсэн ч гэсэндээ бас нэг юм жоохон уналтанд орох үе бас байсан. Гэхдээ амар гоё хэлэл амар сайн хийгэрэй гэж хэлмээр байна. Тэгээд анх бол би ингээл тэтгэлэг аваад ч юм уу эрүүл амар илтгэх юм бол чи бүр хичээл номондоо илүү сайн шамдна гэж эцэг эхчүүд ч юм уу ах эгч нар дүүнер чинь ингээл чамд магадгүй ингээд хэлж иж магадгүй байх. Би бол анх надад яг ингээд тэгж хэлжсэн байхгүй тэгэнгүүт би угаасаа ингээл энд чи ингээл ажиллаж ийсэн тэгэхээр Солонгост очиж би ингээд ажиллаад амьдраад мөнгө олоод өөрөө ингээд аваа явчихна надад тэтгэлэг нэг хайхтар хамаа байхгүй гэж яг үнэ илүү бодож байсан байхгүй юу. Тэгэл би чадна би элний бэлтгэлээр ороод ингээд шууд ална гэж бодоол ингэсэн ер нь ал яг энэ ирээд ингээд амьдрал ингээд заримдаа ингээд амар хэцүү байгаа штэ ер нь дийлэнхтэй л амар хэцүү тэгэл хичээлээсээ гадуур амралт байхгүй ингээд заавалчгүй ажил хийх ёстой гэдэг юмд ингээд ороод ирсэн заавалчгүй би өнөөдөр юм нэг юм хийхгүй л болохгүй гэсэн ийм мэдрэмжинд Солонгос дээрээ давтчихдаг байхгүй тэрнээс чинь юу хамгийн их хөнгөлөх вэ гингүүт одоо тэр нөгөө нэг Монголоос эрэхтэй хэлний оноотой ирдэг ч юм уу те хэлний оноотой ирж хагаад жоохон хэлний бэлтгэлтэй сууж хагаад энд үнэхээр сайн юм тэтгэлэг өндөр өгдөг сургуулиудыг хуваараа судалж хагаад аплай хийх ч юм уу тэгэх юм бол тэтгэлэг үнэхээр сайн өгөө чиний хичээсний хэмжээгээр өгдөг байх юм бол чи ингээд зөвхөн одоо ингээд зуны амралт өвлөө амралтаараа л ажил хийгээд ингээд хөөрхөн өөрийгөө болгоод яваа тэгээд дотор байрандаа ингээд хямдхан амьдраад ингээд амар олон улсын найзуудтай болоод ч юм уу те ингээд амьдрах бүрэн бололцоо нь яг байсныг би яг тухайн үед гэл өөрийнхөө амар тийм эгонд л тэжээгдээд ирсэн аахгүй юу. Тэгэхээр хэрвээ та Солонгост одоо ингээд Монголд Солонгос руу одоо сурах гад ирж байгаа бол Монгол тодорхой хэмжээний одоо хичээлээ үзээд хэлний бэлтгэлээр ч үндсэн мэргэжлэрээ ирвэл бүр боломжтой. Одоо ингээд сургууль болгон янз янзын байдлаар ингээд бакалавр ч юм уу мастер ч юм уу орж ирэхэд ингээд тэтгэлэг өгдөг байхгүй юу. Тэгэхээр өөрөө ч хуваараа сайн эндээсээ Монголоосоо ингээд сайн сургуулиудын тэтгэлгийг судлаа тэгээ зуучилж байгаа газар руугаа очиод энэ сургууль ингээд өндөр гэсэн ингээд тэднээсээ баталгаажуулж асуугаад аль болох тэтгэлэг өндөртэй тийм одоо Монголдо хэлээ хямдханаар сураад үнэхээр топик оноогоо аваад тэгээд зуучлуулад энд ингээд одоо юу гэдэг тэтгэлэг амар сайн өндөртэй тийм сургуульд ирээд ингээд суралцах юм бол таны бүх зүйл ингээд заавалчгүй ажил гэхгүйгээр ингээд шинэ улсад ирээд соёлын судлаад олон мэдээ Солонгост бол дан Солонгос хүмүүс байхгүй олон улсын хүмүүс байгаа штэ мэдээ суралцж байгаа тийм хүмүүстэй амар гоё ингээд мундаг одоо тийм одоо ирээдүйн зорилготой тийм хүмүүстэй гоё найзлаад энэ тентхийн одоо дугуулсан секцэнд яваа найзуудтайгаа орой олон улсын найзуудтайгаа орой гараад ингээд гоё ингээд судалгаа хийгээд ч гэх юм уу те ингээд явах юм бол одоо гадаадд ирсний үр шим нь мэдээж гарах болов тэгээ магадгүй ингээд бакалавр ч юм мастер төгсөөд одоо ингээд ажил хайгаал үндсэн гоё офис ажилд орохыг хүсдэг штэ тиймэрхүү зүйлүүд нь илүү тусдсан болох юм болов гэж би одоо бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ирэх байгаа хүүхдүүдтэй би ч бас ер нь анх наашаа ирэхдээ тийм хүмүүсийнхаа зөвлөгөөг яг сонсоод окей гэж бодоод үнэхээр хичээгээд ирдэг байжтэй гэж бодсон. Гэтэ одоо тэгээ эцэст би энэ дээрээ одоо 3 жил одоо тэг яг 3 жил болж байна. Тэгэхээр одоо угаасаа ирсэн юм чинь өөрөө тэгэл бүх зүйлээ ингээд өөр хариуцлага өөрөөрөл амьдурж байгаа. Тэгээ Солонгост ирэх байгаа хүүхдүүд гэлтэх хүмүүст бол би ийм л зөвлөгөө өгөх байсан да. Тийм. За тэгээд би иймэрхүү юмнуудыг ингээд багаар зүгээр л өөртөө ярихыг хүсэн зүйлээ та нарт бас зүгээр хэрэгтэй болов уу гэж бодсон. Энда хэрэггүй юмнууд би ингээд өөрийнхөө YouTube дээр оруулж магадгүй зүгээр ингээд хөрхөн хийгээл яваад гэж бодсон. Надад хүн үзэх нь хамаахгүй үзэхгүй байсан ч хамаахгүй үзвэл мэдээ сайн л да. Гэтэ үзэхгүйсэн надад нэг хатар хамаахгүй. Ягаад гэвэл би өөрөө ямар ч гэсэн хэдэн жил бодож яваад надад угаасаа ярих хэрэгтэй амар их байдаг байхгүй. Би ер нь жоохон хүн амьтантай ер нь жоох ингэж ярьж тэгэж connection үүсгэх амар туртай төрлийн хүн учраас ер нь ганцаараа энд ингээд амьдарч ирээд ингэнгүүт одоо жоохон тэр нь дутагдаад байгаа. Тэгэхээр өөрийнхөө тэр хүслийг ч юм уу тийм юм ингээд хангахын тулд би ингээд зүгээр ингээд бичлэг хийгээд тэрийг гоё эдитлээд ингээд оруулъя гэж бодсон. Баяртай. Бай. Дараа уулзъя. Би тэгээд иймэрхүү хөөрхөн зүгээр жижиг хэдэн минутын бичлэг хийгээл зүгээр апплод хий гэж бодоод байгаа учраас 7 хоногтой 2 магадгүй 3 хаяад үзүүштэй 4 ч юм уу зүгээр л амар тийм өөртөө амар тийм зүгээр сэтгэлийг хангалуун бэлгэх юм бол иймэрхүү бичлэг хийе явна. Баяртай. Би одоо ажилдаа авлаа.